Баянзүрх худалдааны төв дээр ирсэн байна. Тэгэхээр Баянзүрх төргийн худалдаа эрхлэгчдээс махны үнийн талаарх мэдээллийг тодрууллаа. Яг одоо та бүхний харж байгаачлан за энэ мах бол одоо 1 кг 700 г мах байгаа. Тэгэхээр үнийн хувьд бол 26 мянган төгрөг болж байгаа та бүхэн харж байгаа. Тэгэхээр хаврын удирдлагатай холбогдуулан махны үн жишээлбэл өхрийн мах гэхэд бол 2 мянган төгрөгөөр нэмэгдсэн юм үзүүлэлттэй байна. Хамгийн их нэмэгдэж байгаа бол өхрийн мах шүү дээ. Өхрийн цаанаасаа нөгөө хомс талтай, нийлүүлэлт багтай одоо хавар болтой зэрэг хаштай тийм болчдөг штэ. Одоо 13,500-аар өхрийн мах цудыг авдаг байсан те намар одоо 9-10 сар ч юм уу. Одоо 15,500-аар авч штэ. 1 кг мах. Гоёны цулаг гэхээр 16,500. Ер нь ковид гэдэг ер нь махны үн бол нэхэд өндөр болсон шүү дээ. За тэгэхээр бүхний үн өндөр болсон доо ер нь тий. Баянзүрх дүүргийн худалдааны төвийн ногооны хэсэгт ирсэн байна. Тэгэхээр та бүхний харж байгаачлан за ногооны үн бол одоо бензиний үн нэмэгдэлтэй холбоотойгоор 200-аас 300 төгрөг нэмэгдсэгийг худалдаа эрхлэгчид хэлж байгаа. Жишээлбэл одоо 1 кг луван гэхэд бол 30000 төгрөг нэмэгдээ басан байгаа. За харин Оросоос биш за урд бүгд найрамдах хятад ард улсаас орж иж байгаа нарийн ногооны хувьд бас бараа бүтээгдэхүүн үн буурсан гэдгийг шилж байгаа. За өмнө нь бол 1 кг одоо чинжүү 25 мянган төгрөг хүрчээсэн бол за одоо бүгд найрамдах хятад улсын бас орж иж байгаа тэрүүлэлт одоо нэмэгдэлтэй холбогдуулан 1 кг чинжүү ойролцоогоор 11-аас 12 мянган төгрөгөөр худалдаалагдж байна. Төмөс 1500-аар, луу 2500-аар, манжаа 2500-аар, байцаа 3000 2500-аас 3000 хооронд цагдж байна. Ер нь бол худалдаа авалт ер нь нодлон урьдчилангаа бол ер нь бол муу байгаа шүү дээ. Жил ирэх тусмал ер нь бол худалдаа авалт таархан байгаа. Гэхдээ яг ингээд 1200 300-аар зарж аваад 1500 болцохоор өнөө маргааштай бол бас хүмүүсээ жоохон богинолтой л юм. Тэгээд түлшний бензиний үн нэмэгдсэн учраас ирж байгаа ногоо маань заавалчгүй нэмэгдэж ирж байгаа. Баянзүрх дүүргийн горил бадааны бүүний хэсэгт бид ирсэн байна. Тэгэхээр үнийн одоо нэмэгдэл хэр нэмэгдсэн талаар худалдагчаас асуухад бол жишээлбэл яг одоо миний гартаа барьсан за 1 литрийн тос бол өмнө нь за 3500 төгрөгөөр худалдаалагдж байсан бол одоо үнийн өсөлттэй холбоотойгоор 5500 төгрөг болтлоо нэмэгдсэн. За одоо миний гарт харагдаж байгаа 5 литртэй тос гэхэд 14000 төгрөгөөр худалдаалагдж байсан бол 25000 төгрөг болтлоо нэмэгдсэн ийм үнийн үзүүлэлттэй байна. За бодааны хувьд гэх юм бол жишээлбэл 1000 төгрөг нэмэгдсэн гэж хэлж байгаа юм аа. Гэтэ ерөнхийдөө энэ нэг сая нэг юу яасан штэ. Нэг энэ дээрийн үн нэмэгдээд тэрнээс хойш нэмэгдсэн. Бодааны үн бол тэгээ нодлон бол 4000 тавьсан чинь одоо ерөнхийдөө бүх бодааны үн өссөн. Нодлон чинь 14500 15 мартаа тус чинь одоо болсон чинь 28 29 болчиход байгаа шүү дээ. Оросод угаасаа тосны үн нэмэгдсэн гэдэг тос нэмэгдээд байгаа шүү дээ. Нийлүүлэлт нэгж ирж байгаа юм чинь бид нар яаж 500 төгрөг юм уу эсвэл 1000 төгрөг дээд 1000 төгрөг. Өөрөлдөл ерөнхийдөө өсөж өрөөгөө шүү дээ. Улаанбаатар гурлал нэг жаах болсон.